ойрд гадаа өтрээд хавиргатай ноготой шүлээд имээр санагдаад хийж идлээ. Та хэд маань дагаад игээрээ. Та хэд маань ч гэсэн өөртөө хавиргатай ноготой шүлний жортой байх гэж найдаж байна. Яаж идэх талаараа бас нэрээ комент бичээрэй. Хамгийн эхлээд хавиргаа сайхан шүл гаргаж чанана. За тэгээд ногоогоо сайхан бэлдээд ирчээд өгнө. Ногооны хувьд нэг олон төрлийн ногоо ашигласангүй. Байцаа төмөс лууган орсон. Байцаагаа шууд рүүлж ирчээд луугангаа ташуулбартай ирчээж өгнө. Үүн дээр төмсөө бас ташуулбартай ирчээд өгнө. Лайк дараад ширээж хадгалахаа мартаа. Амралтын өвчүүдээр хайртай хүмүүстэй хамтдаа сайхан халуун бол хийж урамтай гоё идэг те. За өнний махаа сайхан нэмэх автгаа ирчээд өгнө. За сармасаа сайхан жижиглэж ирчээд өгөөд сонгоо орноо бас. За одоо хариулын тавга аллаагаад баазгын тоос гэж өгөөд сонгоноо орно. Цаана нэрээ манай хавир маань буцалж байна. Хавиргаа төрүүлээд ингэж танаад аюугаа ингэж цагаан шул гарсан. Давс, перц, амтлагаар хийдгүүн. Үүн дээрээ сой соус 2 холны аль. Одоо байцаа хийж өгнө. Байцаа хийгээд баазгын хуурж унгуудаад төмс лунгаа хийдгүүн. Үүн дээрээ паприка амтлагаар укроп 1 холны аль. Нэр улаан персний ашиг тус амар олон байдаг. Хоолны шингэц сайжруулна, дархлаа дэмжинэ, витамин С, А ихээр ирнэ агуулдаг. Яг энэ ханиад томны үед хэрэглэх нь тохиромжтой юм аа. За үүн дээр одоо шүлээ гэдэг өгнө. За нэмэлтээр баазгын ус хийж өгнө. За бас лонготын сарамсаа гэдэг өгнө. Өөнөрөө манай мөнх тухайг үзтiin. Тэгсэн энэ амиг хүрх харагдаад тахын би хатсан чинь бүгд арталтай юм өсгтэй. Тэгээд нэг утандаа 4 төрлийн хамттай юм байлээ. Тэгээ манай хоёр сонирхон болов гэдэг өгсөн чинь аюу дуртай хөрхөд сонирхоод бүр юм шивэстэйсэн юм байлээ. Би шивэстэйсэн гэж мэдээгүй. Тэгсэн чинь үг бүтээгээд хооронд нь холбоод агаан дүүдээ үсэг зааж өгөөд аюу хөрх юм байлээ. За энэ хүрхэн чихрийн маань манай үндэсний үйлдвэрлэгч Монконти маань үйлдвэрлэж байгаа юм байлээ. Тэгээд та хэд маань бас сонирхож үзээрэй. Нэрээ би л ингэж боддог. Хүүхдүүдэд чихэр юу багад бити идэх гэхээс илүүтэйгээр чихрийг юу яаж цогцтой хэрэглэж болох вэ гэдгийг юу эцэгчүүд бид нэр зааж өгсөн юм боловч боддгоо. За хоол руу орё. За одоо бингийнхаа гурлыг ингээд дөрвөөсөө тасалж чинь. За тэгээд сайхан нэмгээ автгалаад илдээд. За тэнгуутаа сайхан тосоор тослонгуудаа голоор нь хувааж унгуудаа 2 ерөөхдөө бинг болчихж байгаа. За ингээд сайхан амрааж агаад зөөлөн гэлдээд хариулын тавгалаж агаад шараад өгнө. Бингээ харж хооронд шүлмэн сайхан буцлаад тэрэн дээрээ хавиргаа ичлээ. Жохон буцлаад тэнгуутанд дээр нь байгаа нитийг тосын сайхан баацгийн шүүгээд авчлаа. За ингээд хоол маань бэлэн болсон байна. Дээрээс нь сайхан ногоо сонгоно татаж өгөөд халуун сайхан шүл ууя. Нэрээ удахгүй гоё шинэ жилийн гоё хоолнуудын санаанууд оруулах гад бэлдэж байгаа. Тийм учраас та хэд манай фоллоу хийгээд дагаарай. Баярлалаа.